Өглөөний мэд үзэгчдээ сайхан амарсан уу? Өнөөдөр статистикийн мэдээллийг энгийнээр хүргэх буландаа дээд боловсролын талаар мэдээлэл бэлдсэн болно. 2001 онд ихтэй сургуулиудын тоо 178 байсан бол 2018 онд 94 болж 84-өөр буурсан байна. Бараг 2 дахин буурсан гэсэн үзүүлэлт байна. За харин суралцагчид 2001 онд 90.6 мянга байсан бол өнөөдөр 2018 оны хувьд 157.6 мянга болсон нь ойролцоогоор 1.7 дахин нэмэгдсэн үзүүлэлт байгаамаа. Тэгвэл энэ ихтэй сургуулиуд нь өмчийн хэлбэрээр хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг дараагийн слайдаар бэлдсэн байна. 2001 оны хувьд төрийн өмчийн сургуулиуд нь 23%-ийг эзлэж байсан бол 2018 оны хувьд 19.1%-ийг эзэлдэг болсон байна. Харин төрийн бус өмчийн ихтэй сургуулиудын тоо нь 73%-ийг 2001 онд эзлэж байсан бол 18 онд 77.7%-ийг эзлэж өсөн нэмэгдсэн байна. Гадаадын их сургуулийн салбар сургуулиудын тоо нь 2000 онд бол 2001 онд 4%-ийг эзлэж байсан бол 2018 онд 3.2%-ийг эзлэж энэ тодорхой хугацаанд өөрчлөгдсөн байна. За тэгвэл энэ ихтэй дээд боловсролын байгууллагын тоо суралцагчид 18-аас 19 онуудад яг тусгаалan ямар байсан бэ гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхэд за 94 ихтэй сургууль коллежийн 76 нь хувийн өмчийн ихтэй сургууль коллежууд байна, тийм ээ. Нийт суралцж байгаа суралцагчдын тоо 157.6 мянга, үүнээс 93.5 мянга нь эмэгтэй оюутнууд байна. Энэ жилд шинээр 44 мянган оюутан шинээр элссэн байна. Шинээр элсэхдээ тухайн жилд 12 дугаар ангийн төгсөгчдөөс 31.5 мянган оюутан шинээр элссэн бол ажил эрхэлж байгаа ажлагчдаас 9.5 мянган оюутан шинээр суралцахаар элссэн байна. За нийт төгсөгчд нь 2017-оос 18 оны хичээлийн жилд 29,164 байсан юм байна. Ихтэй сургуулиудын тоо болоод суралцагчдыг аймагуудын байдлаар газрын зураг дээр буулгаж үзүүлсэн байгаа. За ингэхэд нийт суралцагчдын 92.6% нь Улаанбаатар хотод суралцдаг юм байна. За 146 мянган оюутан Улаанбаатар хотод суралцж байна. 3.6 мянга нь Дархан уул аймагт. Энэ нь болол нийт суралцагчдын 2.6%-ийг эзлэж байгаа. Харин үлдсэн 8 мянга нь бусад аймагуудад хуваагдсан суралцдаг юм байна. Суралцагчдыг хүүсээр нь авч үзэх юм бол манай Монгол улсын хувьд эмэгтэйчүүдийн ихтэй сургуульд суралцж байгаа хувийн жин нь эрэгтэйчүүдийнхээс илүү өндөр байдаг. Суралцагчдыг хүүсээр нь мянган хүнээр илэрхийлсэн мэдээллийг дараагийн графикаар та бүхэндээ хүргэж байна. За 2001-ээс 2002 онуудад нийт оюутнуудын 57.3 мянган эмэгтэй оюутан, харин 33.3 мянган эрэгтэй оюутан байсан бол энэ нь өөрөө 2018 оны хувьд 93.6 мянган эмэгтэй оюутан, за 64.1 мянган эрэгтэй оюутан суралцж байна. 18 оны хувьд нийт 157.6 мянган оюутан байна гэсэн, тийм ээ. Тэгэхээр энэ тооноос харахад 60% нь бол эмэгтэй оюутнууд байдаг юм байна. Харин 40% нь бол эрэгтэй оюутнууд байна. За энэхүү мэдээлэл нь суралцагчид боловсролын зэрэгээр хэрхэн ямар хувь хэмжээтэй байдаг юм бэ гэдгийг дараагийн слайдаар харуулсан байна. 2018-аас 19 оны хувьд нийт суралцагчдын 83% нь бакалаврын зэрэг хамгаалахаар суралцж байгаа бол 14.3% нь магистр, 2.7% нь докторийн зэрэг хамгаалахаар суралцж байгаа юм байна. За энэ нь бол ерөнхийдөө сүүлийн 4-5 жилд хэвээрээ хадгалагдсан ийм үзүүлэлт байна. Тэгвэл нийт суралцагчид хүүсээр болон салбараар эмэгтэй оюутнууд ямар салбарт төлхөө суралцдгийг, харин эрэгтэй оюутнууд ямар салбарт төлхөө суралцдгийг бэ гэдгийг 2008 онтой 2018 оныг буюу сүүлийн 10 жилийн хугацааг хооронд нь харьцуулж үзүүлсэн байна. Мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр нь авч үзэх юм бол 19.7% нь худалдаа бизнесийн салбарт суралцдаг юм байна. Харин 14.8% нь
багш одоо боловсролын салбарт 14.2% нь ангаахын салбарт, 10.6% нь инженер, за 7.8% нь хууль эрх зүйн чиглэлд суралцж байгаа юм байна. Тэгэд энэ слайдаас бол тодорхой харахад эрэгтэй оюутнууд бол илүү одоо техникийн мэрэгчлүүдийг эзэмшдэг болвол эмэгтэй оюутнууд илүү нийгмийн талын, хүмүүнлэгийн талын одоо мэрэгчлүүдээр суралцдаг юм байна. Байгалийн ухаан, техник, технологи, үйлчилгээ болон хөдөө аж ахуйн салбаруудыг эрэгтэй оюутнууд илүү одоо сонгож суралцдаг бол ангаах одоо боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны салбаруудыг эмэгтэй оюутнууд бас ингэж сонгодог. Манай Монгол улсын хувьд бол мэрэгчлүүд нь өөрөө бас их юм хүүсээр нилээдгүй ялгаатай байдаг юм байна гэдгийг энэ слайдуудаас харуулсан болно. Нийт төгсөгчдийг дүнд эзлэх хуваар нь мэрэгжлийн чиглэлээр нь ер нь олон улсад ямар байдаг юм бэ, тийм ээ? Манай Монгол улс бусад улс орнуудтай харьцуулахад ямар мэрэгчлэр түлхүү одоо залуучууд мэрэгжил эзэмшиж байгаа юм бэ гэдгийг харьцуулсан байна. Санхүү бизнесийн удирдлагаар олон улсад түлхүү оюутнууд мэрэгжил эзэмшдэг юм байна, тийм ээ. За үүнээс харах юм бол Австрали, Бразил, Герман, Итали, Орос, Турк, Их Британи улсуудын одоо оюутнууд нь хамгийн их эзэмшиж байгаа мэрэгжил нь санхүү бизнесийн удирдлага байдаг. Харин Монгол улсын хувьд бол нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн одоо чиглэлээр манай оюутнуудын дийлэнх нь суралцдаг юм байна. Монгол улсын хувьд 24.9% нь нийт оюутнуудын 24.9% нь одоо нийгмийн салбарын нийгмийн шинжлэх ухаанаар тодорхой одоо мэрэгчлүүдийг эзэмшдэг юм байна. Бакалаврын зэвэргийн боловсрол олгох ангид 18-аас 24 насны суралцагчид цаашдаа ер нь хичнээн одоо өөрчлөгдөж суралцагчдын тоо нь хүн амын хэтийн тооцоотой хамааралтайгаар хэрхэн яаж өөрчлөгдөх юм бэ гэдгийг дараагийн слайдаар бэлдсэн байна. 2020 онд 18-аас 24 насны суралцагчид за 120 болох нь байна. Харин 25 онд 100,267, 2030 онд 127,000, 2035 онд 159,700, 2040 онд 173,700, 2045 онд 171,000 одоо 19-өөс 18-аас 24 насны залуучууд суралцахаар байх юм байна гэсэн хэтийн тооцоо гарсан байгаа бол үүнд одоо бэлдэж жишээлбэл одоо юу гэдгийг энэ жилийн хувьд элсэгчдийн тоо 16,000 байгаа тийм ээ. Тэгэхээр манай үйл ажиллагаа явуулж байгаа ихтэй сургуулиуд элсэлтэй авахын тулд энэ жилд бол нэлээдгүй хүндрэлтэй байх нь. Харин эх жилээс 40,000 одоо суралцагчид 12 дугаар ангиа төгсөж ихтэй сургуульд одоо суралцах боломжтой болж байна. Тэгэхээр хэтийн тооцоолоос бас хамаарат тухайн ихтэй сургуулиудын эсэлтэй ч гэсэн харж болох нь байна. Дэлхийн нийтийн чиг хандлагыг хараад манай Монгол улс түлхүү ямар мэрэгчлэр суралцах нь зүйтэй юм бэ гэдгийг бас статистикийн тоо мэдээлэлээс харж болох нь байна. Өнөөдөр та бүхэндээ энгийнээр дээд боловсролын талаар зарим мэдээллүүдийг хүргэлээ. Бусад мэдээллүүдийг манай статистикийн цахим мэдээллийн сан 1212 цэгийн байна. За анхаарал тавьсанд баярлалаа.